За одоо та бүхэнд интерактив хичээл бэлдэх Genial гэдэг програмыг танилцуулъя гэж бодож байна. За энэ програмыг бүрэн эзэмших юм бол бас нэлээд их боломжууд гарч ирэх шинжтэй юм байна лээ. Та бүхэн бас сайн судлаад үзээрэй. Хамгийн гол нь энэ програмаар контент бэлтгэхээр түүнийг үзэж байгаа хүн тухайн контенттай ингэж харьцах боломж гарч ирж байгаамаа. Тэрүүгээрээ бас өмнөх програмуудаас илүү давуу талтай санагдсан. За энэ програмыг Genial гэдэг ингэж орчноо. За ингээд Genial гэдэг энэ Genial гэдэг цэг тавиад Genial гэдэг ингээд авсан байгаа. За тэгэхээр энийг сайн бич тэмдэглэж аваа та бүхэн ороо. За ийм талбар гарч ирнэ. За энэ бол энэ юуны аппликейшны одоо лого ингээд нэр нь байж байна. За энэ дээр одоо логин гэдэг орно. За тэгэхээр энэ continue with Google гэдэг Google-ээр хийх, Google-ийн хаягаараа орох, Gmail хаягаараа орох гэсэн юм боломж байгаа. Учираас энийг бол хэрэглэхэд илүү төхөн болов гэж би та бүхэнд танилцуулж байгаамаа. За ингээд continue with Gmail гэдэг ингээд орчино. За би өмнө нь орцсон учраас энэ бол шууд минийх гараад ирж байгаа. Та бүхэн бол яах вэ гэхээр яг энэ дээр Gmail-ийнхаа хаягийг хийгээд пассвортоо хийгээд орох тийм талбар нэгдэн тэн дээр нь та нар хийгээд ороорой. За энэ иймэрхүү талбар гарч ирнэ. За create Genial гэдэг одоо тавчиг дараад шинээр юм хийхдээ одоо сонголтоо хийх юм. За энд бол маш олон сонголт байж байгаа. Presentation хийх юм уу? Infographic хийх юм уу? За social media зориулж одоо пост бэлдэх юм уу? Танилцуулга бэлдэх юм уу? Тоглоом хийх юм уу? Тоглоомыг одоо бас энэ дээр хийж болж байгаа. Гэсэн ийм одоо олон сонголтууд байгаа. Тэгэхээр энэ сонголтуудаас та бүхэн өөрийнхөө одоо хэрэгцээнд нийцхийг нь сонгоод ингээд авч хийх юм аа. За одоо жишээлбэл энэ social гэдгийг нь би аваад үзье гэж бодож байна. Жишээ олгоод нэгэн дээр нь тайлбарлая. За ингээд маш олон янзын ийм өмнө ингээд бэлэн ингээд бэлтчихсэн темплейтүүд гарч ирнэ. За энэ темплейтүүд дээр та нар сонгоод за энэ дээрээс нь сонгоод та нар бас өөрийнхөө хэрэгцээнд тохирохыг нь сонгож авч байгаад хийн гэсэн үг ээ. Ийм их юу байж байгаа. За энэ дээр нэг онцлог байгаа. Энийг 5 оршуутай энэ шар ийм таних тэмдэг тавьсан темплейтийг бол авч болохгүй. Яагаад гэвэл энэ апгрейд буюу мөнгө төлөөд энийг одоо юугаар дээшлүүлсэн үед одоо үнэгүй ашиглах юм дээр нь биш дараагийнхан төвшөнд нь оруулсан мөнгө төлж оруулсан тохиолдолд ашиглах бололцоотой энэ премиум гэдэг ийм одоо төвшөнд ашиглахад энийг ашиглаж болно. Одоо үнэгүй ашиглаж байгаа үед бол энийг мөнгө төлж ашиглах учраас энийг ашиглах боломжгүй болчих юм аа. За одоо эндээс нэгийг сонгоод авъя. За төсөө өдрийнх бол бас юутай байж гин үнэтэй юм байна. За энэ самбар нэг зурагтайг авчээ. За ингэж авчаад за тэгээд энийг ашигланаа, энэ темплейтийг ашигланаа гэд ингэж сонгочихно. Бас нэг жоох удажж гарч ирдэг юм байлээ. Их хурдан гарч ирэхгүй шүү. Хүмүүс гарч ирэхгүй байна гэдэг янз бүрийн дараад бас бэрхшээлүүд очроод байгаа харагдчихэдэг. За одоо ингээд нэг ийм талбар хараад байна. Одоо энэ талбар дээр одоо юмудаа хийх юм аа.
За одоо хэдүүлээ энд одоо жишээлбэл одоо энэ дээр за сурлагын хоцрогдлыг авилгахын төлөө гэдэг ингээд бичиж. За энэ дээр ингээд бичиж. За тэгчээд энд нэг юм хоёр товч байгаа. Энэ хоёр товчон дээр энэ дээр нь дарахлаар одоо яг энэ бичсэн зүйлээ анимашн хийх юм уу? Одоо байрлалыг нь хааш нь яаж хөдлөх вэ гэх мэтчлэнгээр ингээд энэ юм дээрээ бол ажилтдаг байгаа. За тэгэхээр жишээлбэл одоо энэ юу би сонгочихъя. Одоо ингэж томрох жижигхэн байжснаа томрох энэ хувилбарыг сонгочихъя. Харин энийг эрхийн уруугаа гозоолгочихсон байгаа. Энэ таних тэмдгэн дээр дарахаар энэ одоо интерактив элемент гэж нэрлэж байгаа. Ингээд дөрвөн цонх гараад ирнэ. Энэ дөрвөн цонхон дээрээс нь бид нар эндээс сонголтыг хийж авч болох юм аа. Жишээлбэл одоо энэний цаана одоо YouTube-ийн бичлэг хийгээл линкийг нь оруулчих болно. За мөн одоо энэ go to page гэхлээр энийг одоо сонгоод авчихлаар яг энэ дээр дарахлаар өөр нэг хуудас руу шилждэг ч юм уу тийм сонголт байж болно. За window гэхлээр за энэ window дээр нь бол янз бүрийн зүйлүүдийг бол тайлбаруудыг бичиж оруулж болно. За сурлагын хоцрогдлыг авилгахын тулд сургууль багш эцэгчүүд сурагчид бүгд хамтарч ажиллах шаардлагатай хамгийн сурагч өөрөө хичээн ажиллах явдал юм. За нэг юм биччихье. За тэгээд энэний одоо ингээ харагдахгүй байгаа саяны бичсэн юм аа. Тэгээд энийг одоо тоглуулсан тохиолдолд бол гараад ирэх юм аа. Тэгээд дараа тоглуулсан тохиолдолд бол гараад ирнэ. За одоо энийг тоглуулж үзэхдээ энэ дээр дарчна. Дээр дараад. За энийг юун дээр нэр үгүй. За туршилт гэдэг нэр өгч. Туршилт 1. За ингээд нэр өгнө. Хийж байгаа зүйлдээ нэр өгөхөөр хадгалагдаж байгаа. Нэр өгөхгүй бол хадгалагдахгүй. За ийм зүйл гараад ирнэ гэсэн. За тэгээд энэ дээр дарахлаар сурлагын хоцрогдлыг арилгахын тулд тэгээд түрүүчийн бичсэн зүйл маань гараад ирж байна гэсэн үг. За тэгээд энийг хаачна. Өөрөөр хэлбэл энэ агуулгатайгаа ингээд үзэж байгаа хүн харьцан явчихж байгаа. За одоо энэ дээр дарах юм бол арилна гэж. За ингээд самбраар юу яаж байгаа юм шиг самбраа ингээд самбарын алчуураар авчиж байгаа юм шиг ингээд арилжиж байгаа ийм одоо загвар байна. За ингээд арилжиж байна. За энэ бол 2 дугаар хуудсан дээр 50% гэдэг нь бол 2 дугаар хуудас нь гарч ирж байна. За одоо энийгээ ингээд edit гэдгээ дараад буцаад орчихно. За одоо 2 дахь хуудсан дээр очие. 2 дахь хуудсан дээр очихын тулд за энийг залах уу ялах хэрэгтэй гэж бичиж. За одоо энийгээ ингээд фондыг нь багасгах юм шаардлага гарч ируулыг төвчүүлж байгаа. За энд байгаа энэ тоог бол багасгах хэрэгтэй. За 85 болгочихъя. За одоо тоглоулаад үзье. Залхууг ялах хэрэгтэй гэдэг ингэж гарч ирж байна. За back гэхлээр нэг өмнөх хуудсан дээр очиж байна. За ингээд бүр ихнээс нь тоглоулаад үзье. За энэ дээр дарахлаар ингээд арилгах чинь.
дахиад энэ дээр дарах юм бол за энэ бол ажиллахгүй юм. За ингээд одоо ийм байдлаар хийж болно. За одоо энд байгаа цэснүүдийг танилцуулъя. За энэ бол текстийг оруулж ирнэ. За текстийг ийм олон сонголтуудаар оруулж ирж болно. За жишээлбэл одоо энийг авчиж тэгэхээр ингээд текст маань ороод ирчих чинь. За энэ дээр хамтарч ажиллах гэдэг ингээд авчиж. За тэгэхээр энийг одоо өнгийн сольж болно. Өнгийн солихдоо ийшээ ороод за ногоон өнгөн дээр шар илүү тохиромжтой байж магадгүй. За ингээд өнгийн сольчихно. За дараагийнх нь зураг оруулж болно. Зургийг оруулахдаа ингээд бэлэн зургнуудаас авч болно. За жишээлбэл одоо энэ зургийг авъя. За хэрвээ энэ авч болохгүй зураг байх юм бол нөгөө 5 хошууны шар 5 хошуутай тэмдэг бол байна. Тэгэхээр энэ манай энэ юун дээр бол байхгүй учраас энийг авч болно гэсэн үг. За ингээд хийж байгаа зүйлийнхаа утга агуулгатай тохируулаад ингээд сонгож болж байна. За хэрвээ өөрийнхөө компьютероос авахар бол энэ одоо энэ дээр дараад тэгээд компьютерийнхоо хаана байгаа ямар зургийг авах гэж байгаагаа сонгоод ингээд юу яаж болно. За дараагийнх нь за энэ дараагийнх нь болохоор за миний нөгөө юу яаж байгаа юм дахалхлаад байна л да. Нэг жоохон газраас тэмэрэн за чинэлэг жоохон хөдөлгөе доо. За ингээд арай багсгач. За тэгэхээр дараагийнх нь resources гэж байна. За энэ resources дотор нь болохоор график, шулуун, шугамууд, зураг, дүрслэлүүд ингээд янз бүрийн зүйлүүд байгаа. Эдгээрээс бас сонгож авч болно. За мөн ийм тэмдэгтүүд байж байгаа. За энэ тэмдэгтүүдээс сонгож авч болно. Жишээлбэл одоо энийг ингээд сонгож авахад энэ дэлгэцэн дээр одоо энэ маань гараад ирнэ. За ингээд би жишээлбэл энэ график дээр дарсан чинь ингээ гараад ирсэн. За энийг ажиллахчих. Энэ нөгөө харандаа маань би хаана байгааг нь харахгүй байсан чи энд зөндөө олон гарсан байгаа юм байна. Эндээ дарсан чи зөндөө олон гарсан. За энийг ингээ авчи. Энд дээр гарсан байгаа би хараагүй байсан байна. За тэгээд өнгийн сонгож болох эндээс колор гэж байна. За ингээд шар өнгөтэй харна. За тэгээд энийхээ цаана болохоор бас бид нөгөө интерактив юмудаа оруулж болно. Бас энийгээ хөдөлгөж болно. Энийгээ бас сольж болно. Энэ тэмдэгтүүдийг бол жишээлбэл энэ тэмдэгтийг бол бас л мөн адилхан тэгээ оруулсан байгаа гэсэн. За дараагийнх нь энэ интерактив elements гэж байна. За энэ бол мөн адилхан одоо энэ дээр жишээлбэл энийг авчлаа гэж бодоход энэ тэмдгийг энэ дээр тавьж агаад энэ дээр дарахлаар дараагийн хуудсанд л очдог ийм шилжилтийг хийгээд өгчнө гэсэн. За энэ дээрээ дараад түрүүчний go to page гэдгээ ингээд за энэ дээр бол next page гэдгийг ингээд сонгоод авчи. Энэ дээр дарахлаар нөгөө next page гэдэг юм руугаа явдаг. Ийм одоо юу сонгоод авчихна гэсэн. За жишээлбэл одоо Facebook хаягаа оруулах шаардлагатай боллоо гэж бодоход Facebook-ийнхаа тэмдгийг би сая хийж жижигрүүлчих. Facebook-ийнхаа тэмдгийг энэ дээр ингэж авчиж тавьж агаад тэгээд энийхээ цаана нөгөө
юун дотроо хийчихнэ гэсэн. Энэ линкэн дээрээ одоо Facebook хаягаа ингээд бичиж гэсэн үг. За тэгээ одоо хүн үзэж байгаа хүн энэ Facebook дээр нь дарангууд Facebook хаяг нь гараад ирнэ гэсэн үг. За мөн одоо YouTube дээр ч гэсэн мөн адилхан өөрсдийнхөө YouTube хаягийг одоо ямар нэгэн байдлаар оруулах шаардлагатай боллоо гэж үзэх юм бол ингэж тавьж өгч жагаад энэ дээр нь за жишээлбэл одоо энэ дээр мөн адилхан одоо YouTube-ийнхаа линкийг нь тавьчихна гэсэн үг. Тэгээд дарангууд YouTube-гаа яваад орчихоо олцоод болно гэсэн. За дараагийнх нь Smart Block гэж байна. За энэ Smart Block дотор багаас их хэрэгтэй юмнууд маш их байгаа. Жишээлбэл одоо нэг диаграмыг энд харуулъя. За энэ диаграм байлаа гэхэд одоо энийг бас сольж болно гэж би бодож байна. Тэр солихдоо бол эндээс ингэ сольчих баг. За энэ 60% гэдгийг нь одоо 20% болгоод үзье. Тэгэхээр энэ бас өөрчлөгдөх байх гэж би бодож байна. За 40% болгоод үзье. За энэ бол яг тон бол өөрчлөгдөхгүй маань өөрөө энэ юуг нь бол яаж таарах юм бэ? Өөрөө өөрчилж таарах юм бэ? За жишээлбэл одоо энэ дээр үнгийн ингээд энтэй адилхан өнгөтэй болох юм байна. Ингэж авчаад за энийг авлаа. За иймэрхүү байдлаар ингээд үнгийн өөрөө өөрчилж болох юм байна. За дараагийнх нь insert гэдэг товч байгаа. За энэ insert гэдэг товчон дээр бол дараад яг энийгээ тайлбарлсан аудио дуу хоолойгоо оруулж болж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо дарж агаад тайлбарыг бичнэ гэсэн үг. За жишээлбэл за та бүхэн сургалтын хоцрогдлыг арилгахын төлөө өөрсдийнхөө хийж байгаа ажлынхаа туршлагаас бусад багш нартайгаа хуваалцаарай. За ингээд дуу оруулчих. За нөгөө дуу маань энд ингээд та бүхэн сургалтын хоцрогдлыг арилгахын төлөө өөрсдийнхөө хийж байгаа ажлынхаа туршлагаас бусад багш нартайгаа хуваалцаарай. За одоо ингээд тоглуулаад үзье. За та бүхэн сургалтын хоцрогдлыг арилгахын төлөө өөрсдийнхөө хийж байгаа ажлынхаа туршлагаас бусад багш нартайгаа хуваалцаарай. За ингээд дуу оруулж болж байгаа гэдгийг та бүхэн харлаа. За энийг энэ дээр тавьчих. Ингээд лачмаар нь зааглаж. За одоо background гэдэг энэ цаатлынх нь ингээд суур өнгийг нь бол ингээд сольж болно. За эндээс янз бүрийн сонголтууд бас байж байгаа. Эднээрээс сонгож болно. Дэх мэтчлэн дээр ингээд сонголтууд бол байж байгаа. За нөгөө самбарынх нь гаргаж шуудж байна. Буцаад буцахтайчаад гарч байгаа самбарынх нь өнгийг гаргачаа. За энэ өнгийг жоохон бодлоо. Энэ дээр бол үсгний өнгө байж байгаа. За шаран өнгө авч. За
дахиад хуудас нэмж болно. Хуудас нэмэхдээ эндээс нэмчихнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол яг энэ зарчмаар явах юм аа. За тэгээ одоо энэ нэг онцлог нь бол энэ юг хийсэн контентээ бол YouTube дээр байрлуулж болохгүй. Харин Facebook дээр болох юм байна лээ. Тэгэхээр одоо яаж байрлуулахыг нь харъя. За одоо энийг ингээ бүгдийг ингэж хийж дуусныхаа дараа за манай эн чинь одоо нэг 2 хуудас байгаа. Pages гэдэг нэг юм 2 хуудас байж байгаа. За энэ авчин нэг жоо ишин. За одоо эднэрийг ингээд бэлэн боллоо гэж үзснийхаа дараа энэ all set гэдгийг гарчна. За тэгэхээр энэ public online private гэдэг энэ чинь ингээд юунууд нь ингээ гараад ирнэ. За тэгнүү та энэ дээр гарчин. За тэгээд энэ download хийхдээ энэ шар од байгаа учраас энийг бол бид нэр яг үнэгүй хуулиар дээр нь download хийж авч болохгүй гэсэн үг. Мөнгө төлсөн тохиолдолд download хийж болох юм байна лээ. За одоо share гэдэг дээр нь харин дараад бид нэр Facebook дээрээ тавьж болох юм байна лээ. За ингэж авчаад эндээс энэ social network гэдгээ аваад за Facebook гэдгээ сонгоод за тэгээд ингээ Facebook дээрээ энийг ингээ тайлбараа бичиж агаад байрлуулчих болох юм байна лээ. Тэгэхээр одоо би та бүхнийг энэ одоо бидний хамгийн сайн мэдих байнга ашигладаг сошиал сүлжээний нийгмийн сүлжээний юу платформ болов Facebook байж гин. Энд тийм учраас Facebook дээр бид нар энийг тавьж болно. Twitter мөн байж гин. LinkedIn байж гин. За бусдыг нь бол нэг сайн ашигладаг болохоор мэдгүй. За эднэр дээр бол байрлуулж болно гэсэн үг ээ. За тэгэхээр та бүхэн энэ одоо программыг туршаад үзээрэй. Надад бол нэлээд олон боломжтой юм шиг санагдсан. Жишээлбэл тэр тоглоом гэдэг дээр нь бол хүүхдэд зориулсан хөөрхөн тоглоомуудыг орол хийж болж байна лээ. За мөн одоо энэ дээрээс өөр бас юу боломжтой байгаа гэхлээр танилцуулгуудыг хийхэд нэлээд зүгээр санагдсан. Жишээлбэл хичээлийн танилцуулга, энэ хичээл дээр яг юу судлахын, үнэлгээ нь ямар байхын, одоо ямар сурвалжийг үүсгэхийн, хэдэн цагийн хичээл байхын гэдэг энэ хичээлүүдийн танилцуулгыг бэлтгэхдээ бол тэр гайд гэдэг хэлбэрийг нь ашиглаад явах юм бол бас их зүгээр юм байна лээ. За тэгээд би энэ одоо юг бичлэгээ дуусгасны дараа групп дээрээ шеэрлэх учраас та нар бас яаж шеэрлэгдэж байгааг нь тэндээс бас хараараа. Ингээд та бүхэн туршаад үзээрэй, амжилт хүсье.